Сайн бацгаана уу? Монголын сургууль зуршлын төгсрөлтөнд төлөөлж буй Момшогийн бодлого болон бодолтууд. За, Японы засгийн газрын тэтгэлэг төлбөр буюу Момшорлолтын 2019 оны материал их сургууль математик А-гийн бодлогын 3 гэсэн чинь юм бодлого байна. За, үүддэг болохоор 0-с π-ийн хооронд буюу 0-с 100 градусын хооронд тооцох гэсэн үг тийм. Тэгвэл болохоор А цэгийг 1-0, Б цэгийг ингэж, С цэгийг ингэж энэ координатаар нэгж тойрог дээр авъя юм байна тийм үү? Тийм л А, Б, С гурван талбайг үүдтэй ашиглаж илэрхийлье. Үүдгийн утганд болохоор талбай нь хамгийн их утга авна гэсэн бас нэг амлах юм байна. Тэгвэл болохоор нэгж тойрог гэхэр чинь яг энэ координатын систем дээр төвтэй тийм нэгж радиустай нэг юм тойрог зурчих. За тэгснэ ишигээ x ишигээ y гэж тавиад энэ 1-0 гэдэг чинь x нь 1 шүү дээ. y нь 0 гэхээр энэ дээр бол a цаг гарч ирэх юм байна. b цэг нь болохоор 0-оос косинус үүдтэгцэн болж юм биш. Юу гэдэг юм? Үүдтэй болохоор 0-оос 180 градусын хоорондоо гэхээр энэс энэний хооронд гэсэн үг шүү дээ. 0-оос 180 хүртэл. Тэгэхээр b цэг болохоор нэг бол энэ хавьд байж болно тийм үү? Эсвэл болохоор бас энэ хавьд байж болно тийм. Тэгэхээр бодлого ер нь хоёр салгаа зурч тийм үү? Нэг нь болохоор үүддэг энэ хавьд байгаа гэдэг чинь. Үүдтэй 0-оос 90 хооронд болохоор b цэг нь гараад ирж шүү дээ. Тэгэд хоёр үүддэг гээд ишигээ c цэг нь гараад ирж шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө нэгж радиустай энэний координат нь косинус үүддөгөөр x нь энэний координат нь синус үүддөгөөр гэж b цэг нь гарч ирж байгаа. Ангууд хөл манагч болохоор ингээд энэ болохоор 90-ээс их вэ гэдэг. Тийм бол b нь болохоор энэ хавьд гараад ирнэ гэсэн үг. Тэгээ хоёр дахийг авчаараа c нэг энд ч юм уу энд ч юм уу 90-ээс их юм чинь энэ ирэл нэг л авах заах c-ийг нь шийдвэрчдэг. Тэгээ a бол эндээс хөдлөхгүйч нэг нэлж юм. Ингээд болчихоо. Тэгэх юм бол энэ үнцэг бол үүддөгөрөө. Энд дээр хоёр үүддэг гэсэн. Тэгээд нэг үүддэг нь авсан юм шиг. Энд бол бас нэг үүддөгөрөө. Энэ хоёрын завсрын өнцөг нь болохоор бол юу вэ? 360 градусаас үүддэг нь сад 2π-с 2 үүддэг гэж бичтэй. Тэгэх юм бол энэ дээр 2π-с 2 үүддэг гэдэг. За, тэгвэл болохоор энэ гурвалжны талбай ярих гэдэг юм чи A, B, C цэгийн 3 цэгийг нэг координатаар нөхчө талбайг нь олоо гэхээр би нэг бол зүгээр яач марсан санагдаад байгаа байхгүй юу? Энэ гурвалжнаа тий нэг юм гурвалжин байлаа гэхээр болохоор голт нь өөдөө биш O цэг нь байж байгаа юм чинь ерөөс энэ гурвалжны талбай гэдэг 3 гурвалжны талбайгаар бичиж болно өстэй. Нүүдхэн дээр нь болохоор тэгвэл яах юм гэсэн чинь CB гурвалжны талбай AB O гурвалжны талбай тэгснэ CAO гурвалжны талбай гэдэг яг энэ талбайг нь олох гэдэг юм уу. За энэ дээр болохоор би ингэх гэдэг нь гурвалжин ABC гэдэг энэ тохиолдолд болохоор ерөөсөө гурвалжин яах юм O ABT нь тий. Тэгснэ гурвалжин OBC нэмхэн гурвалжин OCA гэдэг энэ гурван гурвалжны талбайгаар нэмэлж болж байгаа юм шүү гэж. Энэ тохиолдол дээр нь болохоор ABC-гийн талбай гэдэг бол нэг хэдүүлээ ингээд нэг ийм ямиг нэмээд дахиж нэг ийм юм нэмээд анхны доотлохыг нь хасаа хичээл та тийм үү. Энэ згийн дараа чинь бол түл дээдлийнх нь нөгөө ABC гурвалжны мандал байх ч ирж тэгээд тэнцүү их үгийн гурвалжин OCB-г нь гурвалжин OBA-г нь BA-г нь нэмчихэд анхны доотлийнхоо нөгөө CA-тай OCA-тай гурвалжнаа хаснаа ч юм уу. Иймэр болчихдаг гоо. За энэ дээр болохоор тэгээд нөгөө юу гаргалчаа. Нэгж гурвалж юм чаа. Хэдүүлээ ингээд нэг гурвалжин байж энэ A тал энэ B тал энэ гамма онцөг байж гэх юм бол энэ гурвалжны талбай гэдэг бол тий A-тайгаа B-тэйгээ тэгснээ синус гамматайгаа A, B хоёр тал нь хоёр талын хоорондох онцгийн синус нь тэгээ хуваах нь хоёр дахь гурвалжны талбай болж болно гэсэн байна шүү дээ. Тэгмэл болохоор одоо эхний тохиолдолд нь яах юм? Энэ ингээд A нугасаа нэг нөгөөд нь B нугасаа нэг үстэй нэгж радиустай тойрог дээр байгаа юм чи тий. Тэгвэл энэ хоёрын хоорондох онцгой нь болохоор өөддөг гэж ярьж чинь тэгвэл эхний дээр одоо A, B гэдэг тавьчих юм бол талбай нэг үржлэг синус өдөө хуваах нь хоёр болж. Тэгэл нүд нь яах юм бол тэгэхээр энэ дээр нь болохоор энэ хавтан C нэж. Тэгэхээр бас л дахиад нэгтэй дахиад өдөөтэй үстэй. Тэгэхээр тэрний цэг тавьж хагаад дахиад нэг синус өдөө хуваах нь хоёр болж. Одоо болохоор ингээд CT энийг хасчиж олъё гэдэг байна шүү дээ. Энэ болохоор бол хоёр өдөө зүгстэй. Бас л дахиад нэгтэй синус 2 өдөөтэй хуваах нь 2-тай. За эхний тохиолдолд тийм үү бид нар болохоор P-гээ ивэлээ өдөөгөө тийм үү 0-оос 90 градусын хооронд гэж хагаад тэгэх юм бол нэг хасах тэмдэгний зэрэг гарах гэдэг юм шиг байна гэдэг байхгүй юу. Энэ тохиолдолд болохоор гурвалжны манд талбай тэгвэл юу вэ? Синус өдөө хуваах нь 2. Нэмхэн синус өдөө хуваах нь 2. Хастан гэснээ синус 2 өдөө хуваах нь 2. Ингээл яхаа ABC гурвалжны манд талбай гараад байна гэсэн үг.
ингэж нэмснээ ABC гурван талбай гэдэг чинь болохоор энэ дээдлийнхэн талбай гарч ирэх ёстой шүү дээ. Тэгвэл болохоор би энэ доотлынхын тусад нь хасч өгöd байгаа шүү тийм үү? Бүтэн хоёр имийг нэмчихэд те. Нөгөө тал маань болохоор яах юм? Шууд ингээд энэ өдөө маань болохоор юм том 90-с их өнцөг байж гэдэг байгаа те. 90-с их өдөө байж. Тэр үед болохоор O-ны энд байгаа, A-ны энд байгаа, B-ны энд байгаа юм чинь бас адилхан 1 синус өдөө хуваах нь 2. Тэр үл өөрчлөгдөхгүй те. Дараа нь болохоор C энэ хэвд байлаа гэж бодоод энэ дээр дахиад нөгөө 2 өдөө өнцгөр ирж байгаа шүү дээ. Энэ өдөө хэвээрээ. тэрийг гурвалж нь OCB-ийн мандалтай бас л яах юм? 1 синус өдөө хуваах нь 2. Тэгвэл нэмдэгнэстэй одоо доор нь болохоор энэ A, C, O-тэй энэ талбайгаа нэмэн те. Энд дээр болохоор харин 1 гэчээ синус маань болохоор синус 2π-гээс хасна 2 өдөө гэдээ болцсон байгаа тийм үү. Тэгээ хуваах нь 2 гэдэг тавьчихар чинь бас адилхан ч юм уу. Тэнцүү синус өдөө хуваах нь 2 нэмхэн синус өдөө хуваах нь 2 нэмгэн синус 2π шууд хайчих болно шүү дээ тийм үү. Синус косинус ч угаасаа 2π битээ те. Тэгэхээр энэ чинь болохоор синус хас 2 өдөө болж шүү дээ. Тэгвэл синусын хувьд болохоор хасах онцгой урдаа гаргадаг те. Синус x гэж. Косинусын хувьд болохоор хасах онцгой хасхыг нь алга болгочихдог. Тэгвэл шууд косинус x. Синус нь урдаа онцгой гаргана гэхээр би болохоор ингэхэд байна л та. Эхлээд синус юу яа 2π хасна 2 өдөө юм чинь 2π угаасаа үйтэй 2π-г нь хайчих гээд синус хасах 2 өдөө гэж бичсэн. Хасах нь болохоор синус ч өөрөө урдаа гаргаж ичтэй гэл синус 2 өдөө болж гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр нэмэх гэхгүйгээр шууд хасдаг гэж жаад синус 2 өдөө хуваах нь 2 гэж болж байгаа юм бол за манай өдөө юу яа 90-с 180-ийн хоорондох тохиолдолд гурвалжин A, B, C-ийн маань талбай болохоор энэ дээр 2-ны 1-ийг энэ дээр 2-ны 1-ийг нэмж чаж бүтнийг болж шүү дээ. Синус өдөө гараад ирнэ. Хасдаг гэж жаад синус 2 өдөө хуваах нь 2 юм байна гэж. Нэг нь нөгөөт нь болохоор 0-с 90-ийн хоорондох гэж бодсон чинь энэ нэрийг бас адилхан нэмээд гэчээ. Тэнцүү синус өдөө хасдаг синус 2 өдөө хуваах нь 2. За бид нар л нэг ялгаж хийгээдсэн болохоос шинэ тэ синус өдөө хасдаг синус 2 өдөө хуваах нь 2. Синус өдөө хасдаг синус 2 өдөө хуваах нь 2. Ялгаж хийх шаардлага байхгүй юм байна тийм үү? Талбайнууд нугасаа ингэж олдноо л байна. За тэгснээ бид ингэж ичлээ. Гурвалжин A, B, C-ийн талбай гэдэг бол синус өдөө хасдаг синус 2 өдөө хуваах нь 2 юм байна. Гिचээд энэ дэр өнөө эхнийхэн тэ A, B, C гурвалжны талбай гэдэг бол юм байна гэдэг чинь энэ штэ. Би одоо 1-ийн тав дээр болохоор ингэж ичнэ гэсэн үг. 1-ийн тав дээр болохоор саяхан юу яа синус өдөө хасдаг синус 2 өдөө хуваах нь 2-ыг тавьчихна. Синус 2 өдөө гэж өөрөө бас 2 дээ шүү дээ. 2 өдөөд нь 2-ыг гаргаад синус өдөө косинус өдөө болгочих болно. Тэгэх юм бол энэ дээр ингэж бичсэн ч болно эсвэл яах вэ? Тэр 2-ны 1-ийг салхийг гэх юм бол бас нь 2 синус өдөө косинус өдөө хуваах нь 2 болгож бичиж 2-ыг нь дарагдчих тийм үү? Синус өдөөг нэрээс хаалтнаас гаргачих бас тийм. Тэгээд синус өдөө 1-ээс хасдаг гэснээр косинус өдөө нэлдэг. Ингэж бичсэн ч болно аль нь ч болох хэвээр 1-ийн тав дээр л. За дараа нь өдөө ийм үед хамгийн их утгаа авна гэсэн юм бичгээд нь тийм. Тэгвэл энэ функцийн өдөө маань яг 0-оос 180 градусын хооронд шүү энэ f-д өдөө тэнцүү энэ гэсэн функцийн хамгийн их утгыг болгоно юм болчих тийм үү? Шууд уламжлалыг авчих уу? f-д өдөөгийн уламжлал гэдэг авчих юм бол за синусийн уламжлал чинь болохоор косинус тийм үү? Косинус өдөө хасдаг нь гэснэ. За синус 2 өдөө юм бол уламжлал нь косинус 2 өдөө болчихно. Тэр доор хуваах нь 2 бол байж исэн. Нэмдэг гэснэ нөгөө f-д g-д x-ийн уламжлал шүү дээ. Давхар функцийн уламжлал гэрээ f-ийн уламжлал үржигдэн гэснээр дахиад g-ийн уламжлал тийм үү? Энэ дээр болохоор 2 өдөө гэдгийнх нь 2 өдөөгийн уламжлал гэмэл дахиад 2-ын гараад ирж шүү дээ. Энэ 2-ыг дараа хийчихэд тэнцвэрдүүлээ. Косинус өдөө хасна косинус 2 өдөө боллоо. Нэгээд ихтэй тэнцвэрлээд экстремумд авалчин тийм. Нэг шууд задлж тийм үү нөгөө югаараа косинус 2 өдөө ч нөрөө 2 косинус квадрат өдөө хасахныг болж задрна шүү дээ. Гэдгийг ашиглаад энэ дээр бол косинус өдөө хасдаг гэснээр 2 косинус квадрат өдөө нэмэх нэгтэй болж байгаа тэнцвэрдэг. Косинус квадрат өдөө нөгөөд чинь өдрийн нөгөөд чинь гаргаж чадсан квадрат төслөвчээ. Хасдаг косинус өдөө хасдаг нэг тэнцвүүдийг энэ дээр болохоор косинус өдөө тэнцүү юм. Хасныг юм бол нэмэх нэг боллоо, нэмжсний зур дорныг боллоо, хасхан гэснээр 4 байгаа AC шүү дээ. 2 байгаа C нь болохоор хасныг юм байна тийм үү. Ингээд хуваах нь 2A гэхээр дахиад 2-ын тав байгаа шүү. Тэрийг мартахгүй. Тэгээд тэнцүү нэг дээр нэмж хасна гэснээр хас 4-ийг хаснаар үжлээ нэмэх тий. Тэгээд 4 2 гэдэг чинь 8 боллоо, 1 нэмлээ 9 боллоо, язгуур авлаа 3 гарлаа. Хуваах нь 4-тэй мүү. За нэмхийг нь авчээ. Тэгэх юм бол нэг дээр нэмэх нь 3 тэнцүү 4 тугаад 1 тий. Космос өдөө нэгтэй тэнцүү байна гэдэг чинь космос ч график юу гоош тий. Нэгээс эхэлдэг график байгаа шүү тийм үү.
эндээс 1 гэж эхлээд энэ дээр 180, энэ дээр болохоор 360. 0-180-ийн хооронд энэ завсар дээр яг нэмэлт нэгийг авдаг өөддөг гэх юм бол энэ өөддөд бол 0 гэж тарах гэдэг. Нөгөөх нь нэгээс хасах нь 3 гэж байгаа тийм. Бахан 4-тэй тэнцүү, нэгээс 3-аас хасах 2, 4-т нь угаан хасах 2-ны 1 юм байна тийм үү? Хасах 2-ны 1 космос өөддөг гэдэг чинь бас адилхан шүү дээ. Нэгээс эхлээд эрдээрээ 0 боллоо. Тэгээд хасныг болно 180 дээрээ тийм. Хасах 2-ны 1 гэдэг чинь энэ хэвд байгаа утга гэсэн үг. Энэ чинь космос ч өөрөө юу вэ? 60 дээрээ 2-ны 1 болно шүү дээ. Космос 60 дээрээ 2-ны 1 болно. Энэ дээр гэх юм бол энэ чинь 60-аас энэ хүртэл 30-ын зайтай юм чинь. Дээр тэгэхээр 30-ын нэмээд 120 гэсэн үг. Өөдөөд нь 120 градусын хөдөлгөөр хасах 2-ны 1 болох юм байна тий. За юу болчихвоо гэхээр ийм л байгаа. Эхнийх нь болохоор өөдөөд нь зөтик гэсэн хариу гарсан. Тэрний үс үг гэхээр нөгөө А цэг маань эндээсэн, Б цэг маань эндээсэн, С цэг маань эндээсэн. Бүгдээрээ юу яа нөгөө 1-0 координатыг гараад ирсэн. Энэ нь болохоор 3-ны талбай маань 0 болно гэсэн нэг экстрем юм нөхгүй юм тий. Хамгийн бага утга гарах тохиолдол юм байна. Өөдөөд нь 120 градус болсон. 120 градус буюу юу вэ? 360-ыг 3-т байх уу тий. Энэ юу юм бэ гэхээр яг нөгөө А-ны эндөх юм бол Б-ийн ийшгээ 120 градус, С-ийн ийшгээ 240 дахиад ийшгээ гэдэг нэг юм 130 болж юм уу тий. Одоо энд байгаа өнцөг нь болохоор 120. Дахиад ийшгээ дахиад 120, энэ дахиад 120 таа нэг юм 130 таа. Энэ тохиолдолд хамгийн их талбайтай тохиолдол нөх тий. Өөрөөр хэлбэл талбайгаа бид нар болохоор синус өөдөө хасдаг нь синус 2 өөдөө хуваах нь 2 гэж тавьсан байгаа шүү дээ. Энэ гоо уламжлалт дээр буцааж тавихгүй шүү дээ. Уламжлалч нь болохоор тэгтэд зүйлээд хамгийн их утга экстремумдаа олоход л хэлж байгаа. Яг функц маань болохоор өөрөө ийм функцээр байж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ дээр синус 120 градус. Хасдаг нь синус 240 градус. Тэгэхээр хуваах нь 2. Энэ болохоор манай талбай нөгөө макс хамгийн их утга юм байна. Юу ч гэсэн энд буцаж ирж байгаа те өөдөө ийм үед хамгийн их утга авна гэсэн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь болохоор 120 градус ч юм уу эсвэл яхаа нэг 2 пик ухаан 3 гэдгийг тавьчих. Тэгээд энэ үедээ хамгийн их утга буюу энийг авна гэдэг одоо хамгийн их утга болох гэдэг. Тэгэнгүүт болохоор ийм байгаа юм чи синус график ингэж зурчт юм уу? Синус дээр тэгтэй. Тэгэнгүүтээ эрдээр 1 боллоо, 180 боллоо, 270 боллоо, 360 боллоо тийм үү? Энэ дээр 180 байгаа, энэ дээр 90 байгаа. Тэгэхээр синус 60 дээрээ өөрөө язгуурдар 3-ыг авах нь 2 шүү дээ. Тэгээ 30 гээд энэ 120 дээрээ бас тэгвэл язгуурдар 3-ыг авах нь 2 байхгүй. Хасдаг гэж жагаад 2-ны 1 нь ажиг синус 240 ч юм болохоор ийшээгээ 180 гэснээр дахиад 60 юм шүү. Синус 60-ын утгатайгаа адилхан гэхдээ сөрөг утгатай байна тий. Синус 60 дээрээ хасах язгуурдар 3-ыг авах нь 2 болоод тавьчихвал хас нь гарч ирж шүү дээ. Дороо энэ дээр ирж яж нэг 240 болох юм чинь. Хасах утгатай байна шүү дээ. Ингээд тавьчаар юу юм? Язгуурдар 3-ыг 2-ын 2-ыг хаалнаас гаргачихсан юм уу? Тэгэх юм бол нэг хасах гээд нэмэх болоод 2-ны 1 хэлт юм шүү. Тэгээд нэмчихэр чинь 2-ны язгуурдар 3-тай, 2-ны 3-тай, ерөөсөө 3 язгуурдар 3 бахан дээр тавьчихтай. Талбай хамгийн их болохоор юм байна. Гээд энэ дээрээ ирээд 3 язгуурдар 3 бахан дээр тавьчих. За нэвлэн байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.